Яг л зураг шууд гаргадаг жижигхэн хөөрхөн аппарат шиг. За тэгэхээр би харж байгаагаа би тэр хөөрхөн эмэгтэй зургийн дармаар байна. За цаавчлаа. Гэхдээ зураг авахдаа фокусаа сайн тааруулж байгаад авдагч дараа нь угаах хэрэгтэй байдаг. Та магадгүй зураг авах гэд боо юм болсон ч боловсруулах нь бүрч хэцүү байдаг, тийм үү? Амен. За бүгдээрээ хэнийг фокустай тааруулж байгаад авч болохоор байна. Харцгаая. За Дэв дээр фокусаа тааруулъя. Тэр дайжгүй харагдаж байгаа биз? Тийм ээ. Манай Дэв шүү дээ. За алуу. Тэр дайжгүй сайхан харагдаж байна уу? Хаяавсан газрын зураг хамт авахулаад $50. Цуг зураг селфигээр авч болно шүү. Даанч би селфи авахдаа сайн биш л дээ. Энэ чинь зүгээр л жишээ. Та эхлээд фокусаа тааруулах хэрэгтэй. Тэгээд фокустай авсан зүйлийн амьдрал дээр илүү томруулаад байвал томроод л байна. Томорсоор байгаад байх хэмжээнээсээ хэтэрчихдэг. Хэрвээ та амьдралдаа байгаа буруу зүйлээ хараад л байвал сүүлдээ бүр өөрийнхөө амьдралыг үзээ ядахад хүрнэ. Та өөрийнхөө амьдралыг маш муу байна гэж бодож дүгнэж байтал хэн нэгэн хүн яг таних шиг амьдралтай болох юмсан гэж бодож байж болох юм. Яагаад гэхээр та өөрийнхөө болохгүй байгаа зүйлдээ хит их анхаарлаа тавиад яг бодит зүйлсээ харж чадахгүй байж болох юм. Та магадгүй гэрэлсэн хүнээ урд нь ямар байхтан дурлж гэрэлснээ мартчихад одоо зөвхөн болохгүй тэр зүйл дээр нь хит их анхаарлаа хандуулаад байж магадгүй юм. Та өөрийнхөө амьдралыг юу гэж бодож байна уу? Та амьдралдаа хайртай юу? Та амьдралынхаа асуудлуудаа төвчээд тэр бүхэнтэйгээ эвлэрээд л явж байна уу? Зүгээр л өдөр бүр болдгороо урсгалаараа болоод л. Та бусад хүмүүс шиг амьдрмаар байна гэж хүсэж байна уу? Би чиний амьдрал шиг амьдралтай байсан ч болоосой. Би чам шиг харагддаг ч байсан болоосой. Бид туранхаа гуйтай байсан ч болоосой. Тэгсэн ч болоосой, ингэсэн ч болоосой. Та энэ үгийг банк хэлдэггүй хэрвээ ингэчүүл аз жаргалтай болох гээд байна гэдгүү. Би ажилдаа дургүй учраас хурдхан шиг хагасаа өдөр болоосой аятайхан шинэ ажилтай болвол үнэхээр сайн байна да. Манай байшин дэндүү жижиг. Хэрвээ шинэ байшинтай болчих юм бол сайхан болно. Би хэрвээ гэрэлжүүл аз жаргалтай болно доо. Би гэрлээгүй байсан бол илүү жаргалтай байх байсан. Би хүүхэдтэй болмоор байна. Хэрвээ хүүхэдтэй болчвол баяртай байна да. Тэгэхээр таны хос тань яг одоо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байхад нь хүүхэдгүй учраас би хизээч аз жаргалтай байхгүй гэж байна уу? Магадгүй зарим нь энэ хүүхдүүд хурдан том болоод гэрээсээ явбал намайг баярлуулах гээд байна да гэж байна уу? Тэгээд хүүхдүүд чи явлаа гэд та хоосон байшинд үлдээд аз жаргалгүй байна шүү дээ. Би дээдсэн дотор баяр хөөртэй талаар суралцахгүй л үргэлж баяр хөөргүй байлгаад байгаа зүйлүүд бидний амьдралд урган гарсаар л байна.